Монгол интернет яаж одоо орж ирдэг юм бэ? Хүмүүс болохоор гадна талын антеныг хараад энэ бааз станц гэж бодоод. Тэр бол зөвхөн харагдах байдал. Нэг хэсгийн 5G технологи нөгөө өндөр хурдыг хэрэглэгч нарт өгөхийн тулд илүү өндөр давтамжийг ашигладаг. Манай монголчууд ойролцоохоор хэр хэмжээний датаг бид нар юу ашигладаг юм бол ягаад нөгөө бааз станцууд чинь тийм өндөр дээр тийм хэцүү газар байшаад байна гэхээр илүү олон хүнд нөгөө coverage хамрах хүрээгээ хүргэхийн тулд ер нь яг нийт 5G технологийнхоо хувьд ер нь өмнөх генерашн болон бус юмтай харьцуулахад сул тал байна уу? Биелэхгүй байсан одоо хүмүүсийн одоо тэр хүслийг одоо биелүүлж өгöd байна. Дунджаар нэг хэрэглэгчийн сарын 20-30 ГБ-ийн датаг асуудалгүй тэр хүнд хүргэхийн тулд та ямар бүтээн байгуулалт хийсэн бэ? Яг тийм аслагдсан газар тавьж байгаа бааз станцуудын хөрөнгө оруулалтыг нөхөн гэдэг бол юм байхгүй. За эрхэм үзэгчдээ бүгдэн дээрээ Unitel podcast-ийн маань шинэ дугаар тавтаа морил. Өнөөдрийн маань дугаараар Unitel Group-ийн техник хариуцсан дэд захирал Бат Эрдэнэ маань оролцож байна. Манай podcast маань тавтаа морил. За баярлалаа. За манай подкастын хувьд өнөөдөр нэлээд юм урт дугаар болох шинжтэй. Өнөөдөр нэлээд аягүй тийм сонирхолтой. Миний өөрөө аягүй тийм сонирхдаг сэдвийн хүрээ нөгөө техникний технологитой холбоотой учраас аягүй гоё яриа гарах байх гэж бол дүнлээж байна. Тэгээ манай подкастыг эхлэх болгондоо бид нар аягүй нэг нөгөө онцгой асуулт асуудаг. Тэгээ тэр нь юу вэ гэхээр өнөөдөр өглөөний цайндаа юу идсэн бэ? Өглөө цайндаа ер нь талах элхний нухштал голдоо иддэг. Тийм үү. Өглөө болгон тийм. Тэгээд тогтсон уу? Тогтцсон. За. Тэгээд араас нь яг ажил руугаа явах замдаа кофе гоон. Тийм. Талах хэлний нухш хоёрын комбинацийн юу н аягүй тийм гоё болоод аягүй өглөөний цайд идэх дуртай байна. Та багтаа тэгж идчихсэн юм уу? Эсвэл ер нь яагаад тэгж идэх дуртай? Үгүй яг хуу нэг чихэрлэг юмд нэг дуртай биш. За тэгээд өглөө бол мэдээж ихэнх хүмүүс бас яг надтай адилхан талхал иддэг байхаа. Тэгээд талхтаа ингээд нөгөө холих комбинац нь за элхний нухш бол яг ингээд бас баг зэргийн юм махан. Тэгээд тэрнгээрэл үлдээ. Таны оюутан нас хэрхэн яаж өнгөрөв? Ер нь энэ салбар руу одоо техник хариуцсан дэд захирал болохоос өмнө мэдээж энэ салбар руу орох үндс нь бол мэдээж таны мэрэгчлэр хийж тавигдсан баг. Тэгэхээр таны мэрэгжил юу хаан сурч юу? Яагаад яг энэ мэрэгчлийг сонгоход? Яг хүүхэд байхаас л их одоо байгалийн ухаан тэр дундаа физикт их дуртай байсан, их сонирхдаг байсан. Тэгээ яг тэр сонирхлоод агаад Монголоос их сургууль физик электроникийн сургууль гэж байсан. Тэгээ тэр сургуульд элсэн ороод 2007 онд физикч электроникч мэргэжлэр төгссөн. Тэгээд тэрнээс хойш сургуулаа төгсөөл шууд яг энэ салбарт анх хөл тавьж ажилд ороод тэгээд өнөөдрийг хүртэл яг ажиллаад явж байна. Физикч электроникч гэхлээр ер нь яг юу голцоо ямар хүмүүсийн мэргэжлүүдийг бэлтгэж гаргадаг тийм мэргэжил салбар юм болоо? Яг хуу хавсарсан мэргэжил гэж ойлгож байна. За мэдээж суур шинжилгээ ухаан физик. За физикийг онлайн за хэрэглээний түвшинд тодорхой түвшний хичээлүүд орж судална. За дээр нь нэмэх нь электроник гэхээр тэр үед одоо нөгөө электроникийн инженерүүд бас нэлээд их түгээмэл төгсөжсэн одоо шүтээс эднэр дээр ч гэсэн тэгээд электроник гэхээр одоо ер нь энэ хардвер одоо чип за тэгээд тэр одоо эд ангиуд одоо тэр дотор чинь транзисторууд баах юмнууд байгаа шүү дээ. Тэгээд тэр юмнуудыг одоо судалдаг за тэгээд угсардаг өөрсдөө сонирхлоороо хийдэг тэрийгэ туршиж үздэг нэг тийм одоо юу гэхүдэ одоо чиглэлээр явдаг. Тэгээ яг хөө би электроникч мэргэжлэр төгссөн ч гэсэн яг хийж байгаа ажил маань бол электроникоор тэгж ажиллаагүй. Тэгээд сургууль төгсөөл анх ажилд орохдоо сүлжээгээр ажилд ороод тэгээд сүлжээгөө ингээд хөрвөөд явцсан. Одоо энэ мэргэжил нь ер нь байд юм бол эсвэл бүр нөгөө мэдээж нөгөө тухайн үе таны орж исэн үеийн одоо технологийн хөгжилтэй дэлхийд ч тэр Монголд ч тэр арай өөр төвшөндөөс одоо л айгүй өөр төвшөнд болцсон. Одоо яг энэ физикч электроникч гэсэн яг энэ хавсарсан мэргэжлээр санал болгох юм болов эсвэл салбарын хөгжлөөсөө хамаарад бүр ингээд шал тустай гэхэд өөр ингээд саллаа явцсан уу? Одоо бол ер нь инженерийн сургууль гэдэг хүмүүс дээр бас зохион байгуулалт нөөцлөгдсөн байх гэж би ойлгосон. За тэгэхээр одоо яг мэргэжлийн одоо нэг физикч электроникч хавсарсан биш одоо магадгүй зөв электроникийн инженерч гэдэг юм уу тийм сүлжээний инженер гэдэг юм яг дагнсан инженерээрээ бол төлхөө
бэлтгэгдэж байгаа бах. Зөв. Тэгэхээр ер нь таныг яг физикч, электроникч гэж би бодоод илүү сүлжээ тал руугаа гэж бодхолоор мэдээж нөгөө бүхэл юм чинь цаанаа нөгөө физикийн үндсэн суурьтай байгаа шүү дээ. Тэгээд ингээд бодхолоор таны харилцаа холбоотой одоо түрүүний яг сүлжээ бид нар дээр ер нь интернет яаж ирдэг, яаж гардаг ер нь тэрний талаар бид нар аягүй гоё юм ярьж өгөх юм шиг надад санагдлаа. Ер нь зүгээр яг хоёул ингээд том зургаар ингээд аваад үзэхэд ер нь дэлхийд даяар ялангуяа манай Монголд интернет яаж одоо орж ирдэг юм бэ? Бид нар орж ирэхдээ одоо би нэг удаа өмнө нөгөө ютубер нэг бандик кино үзчихсэн. Бид нар ч нөгөө яхаа сансраас бүхэл юм оруулаад бүгдээ манай тэнд байдаг нөгөө зургатын телевизэн тэнд байдаг амар өндөр том нэг юу гэдэг станц байдаг шүү дээ. Тэр станцаар манай бүх интернет чил сансарлаа сансрын авсан интернет буцааж орж ирээл тэгэл манай Монгол даяар тархах юм болов гэж би багтаад сөүлдэг байсан байхгүй. Тэгсэн чинь манайхаар юм шилэн кабелаар ингээд явдаг том интернет орж ирдэг гэж би өөрөөсөө сонсч ирсэн. Тэрний талаар таны гоё дэлгэрэнгүй ярьж өгөөч. За ер нь интернет гэдэг чинь өөрөө одоо маш олон зүйлийг холбосон зүгээр маш том сүлжээ. За дэлхийд даяар саяны ярьдаг шилэн кабелаар ингээ аалзны тор шиг хэрцэн байгаа. Одоо бүхэл компьютер, бүхэл гар утас, за бүхэл одоо серверүүдийг бүгдийг холбосон маш том сүлжээ байгаа. Тэгэхээр бид хэд Монгол бол одоо яг нэг газар зүүн байршил нь одоо хоёр том хөрштэй. За тэгээд шууд интернет гэдэг зүйл Монголд орж иж холбогдно гэхээс илүү бид нар өөрсдөө цөөхөн учраас очиж интернет дээр холбогдох хэрэгтэй болж байгаа. Тэрнээс интернет чинь Монголд өөрсдөө бол орж ирэхгүй шүү дээ. Тэгэнгүүт чинь бид нар одоо хамгийн ойрхон интернетийн поп буюу одоо дата центрүүд рүү монголчуудын ихэнх хэрэглээ тийшээ явна. За одоо хамгийн түгээмэл байдаг нь бол Хонконгийн дата центр дээр бидний хэрэглээний бараг 70-80% явж байгаа ч юм. За хоошоо Оросоор дамжаад явбал Франкфуртод бас нэг 10 орчим хувь байна. За сүүлд дахиад одоо Токио руу гээл тэгэхэд чинь одоо ингээл бас л хятадын газар нутагт өөр дамжаал одоо тэгэл 70 доогуур шилэн кабель явал Токиод очиод бас тэнд нэг 10-20% хэрэглээ байна ч гэдэг юм. Ер нь бид нар ингээд интернетэд өөрсдөө одоо очиж холбогддог. Тэгэхээр одоо бусад орнуудыг бодвол илүү одоо зардалтайгаар интернетэд холбогддог. Тийм улс. За одоо чинь Хонконг байсан бол бараг зардалгүй байх гэдэг шүү дээ. Ягаад тэгэхээр бүхэл нөгөө том интернетийн за Google ч байд юм уу, за Meta ч байд юм уу, том компаниуд бүгд Хонконгод өөрсдийнхөө дата центрийг одоо дата центр дээр өөрсдийнхөө серверийг байршуулсан. Тэндээс ингээд шууд холболтыг авдаг бол бид нар одоо Хятад, Монголыг дамнасан маш урт шилэн кабель. За тэгээд иргэний ашиглалт үйлчлэгийг хариуцдаг компаниудад мэдээж нөгөө түрээсийн төлбөрөө төлнө. За тэгээд дээгүүр нь явж байгаа датаныхаа урсгалынхаа хэмжээгээр нөгөө төлбөр нь бодогдож явж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо интернетэд бол бас бусад одоо нэг жижиг орнуудын гэхүүдээ адилаар очиж холбогдох хэрэгцээтэй болж байгаа. Тэрс интернет нь Монголд бол орж ирээг байна. Тийм байна тий. Тэгвэл ер нь бид нар ч гэсэн бас нийт улсын хэмжээнд ер нь дийлэнх интернетийнхаа хэрэглээг бол яг юм бодит шилэн гэдэг утсан кабелаар бид нар ер нь авдаг байна шүү дээ тийм үү? Тий. Одоо яг одоо Улаанбаатараас гараад урагшаага одоо газар ухаад болцсон байгаа шүү дээ кабель чинь. Тэгээд тэр нь ингээ явсаар Хятадын нутаг дээгүүр бас тэгж болж явсаар агаал Хонконг орно гэсэн үг. Тэгэхээр одоо Хонконг болтол хэдэн километр зайтай байдیں۔ Тэгэхээр тэр одоо хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн одоо дид үтцийн компаниуд одоо тэрэн дээрээс түрээсээр орлогоо олж явдаг бас юм бизнесийн модельтэй. Бид нар бол одоо Unitel Монголд ороод ирсэн байгаа интернетийг илүү нөгөө Монгол дотор тараах дараагийн одоо левелийн ISP компани гэж одоо Tier 3 ISP гэж ярьдیں۔ Тэр нь бол одоо улс дотроо интернетийг түгээж байгаа. За Tier 2 болох юм бол одоо хоёр улсын хооронд нөгөө интернетийг зөөвөрлж байгаа компани. Tier 1 гэвэл одоо бүр нөгөө TIV хооронд том холболтуудыг хийж байгаа том ISP компаниуд. Тийм байгаа нэ тий. Зөв. Ер нь одоо жилдээ ер нь том зургаар манай монголчууд ойролцохоор хэр хэмжээний датаг бид нар ер нь ашигладаг юм бол интернетийн манай улсын хэмжээнд нийтдээ хэр их дата бид нар гаднаас судалж авдаг юм бол. За дата гэдээ ярихаар одоо энэ нөгөө волюмаар хэмжигдэнэ. За тэдэн терабайт гэдэг юм аа тий. За тэгээд тэрийг одоо яг ярих юм бол одоо хувь хэрэглэгчийн дата хэрэглээ сарын гар утсан дээр хэрэглэж байгаа. Мобайлаас тий. Өөр холбооны операторс авдаг. Дата хэрэглээр одоо нэг 30 гигаар дөгч чинь одоо нэг 26 7 сарын. Тэгэхээр дундаж тий нэг хэрэглэгч чинь. За өрхийн хэрэглээнд бол мэдээж хамаагүй өндөрөөр яригдана. За нэг 200 300 гэга за тэгээд админ тэрнээс ч дээр бүр хэдэн терагаар нь хэрэгэлдэг бас юм кастомерууд байна. Тэгэхээр одоо яг тэр волюмын хэмжээгээр л нөгөө нийт монголчуудын
одоо юу нүрчигдэл тооцох та тий. Тэгэл тооцох юм. Зөв. Бид дөрөв хэлжсэн шүү дээ. Ер нь яг сарын ер нь 27 гигабайт гэдэг болвол сайхан хэдхэн жилийн өмнө бол бараг хэдэн жилийн хэрэглээ шиг бид нар бол одоо төсөөлөж ирсэн үе бол байгаа шүү дээ. Одоо л 10 гигабайт наадах чи өстой нэрээ сардаа ашиглаж барахгүй юм байна гэсэн бол одоо л 10 гигабайтын дата багц гэхлээр за энэ 7 хоног дуусах болов үгүй болов гэж ер нь бол одоо ингээд боддог болсон байх чинь. Тэгэхээр бидний яалтч нөгөө үдж байгаа юм, харж байгаа юмны нөгөө чанар сайжрахын хэмжээгээр, бичлэгнүүдийн чанар сайжрахын хэмжээгээр, дуунарын чанарын сайжрах хэмжээгээр бид нөгөө бас дийлэнх нөгөө үзэж байгаа контентын формат маань илүү видео хэлбэр рүү шилжих тусам манай дата хэрэглээ бол улам өндөр болж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоогоор бас холбоотойгоор дэд бүтцээс давхар ингээд сайжрах шаардлагатай болж байгаа хэлтэй. Яг миний хувьд бол бид нөгөө улам их дата ажиллаад байгаа хэрнээ интернетийн хурд амар нөгөө багасаад байгаа бол надад мэдрэмж бол төрөхгүй байгаа. Улам ингээд хурцаад байгаа. Тэгэхээр мэдээж бас миний харахгүй тэрний цаана ардталт болж байгаа. Аюу том бүтээн байгуулалт болж байгаа хэлтэй. Тэгээ саяхан би бас яг нөгөө Intel-ийн 5G улс даяар одоо хамгийн анхны станц асаасан үеэс нэхлүүлээд нөгөө юмд нас мэдээлэлтэй байсан. Тэгэхээр ер нь тэрний ардталт аюу том бүтээн байгуулсан баха. Тэгэхээр тэрийг та гоё хуваалцаач. Ер нь одоо бид эдийн ашиглаж байгаа энэ дунджаар нэг хэрэглэгчийн сарын 20-30 гигабайтын датаг асуудалгүй тэр хүнд хүрэхийн тулд та ямар бүтээн байгуулалт хийсэн байна? За одоо дата хэрэглээний яг үндсэн суурь сүлжээ бол 4G байгаа. 16 оноос за өнөөдрийг хүртэл явж байна. За 5G сүлжээг манай компани 2 жилийн өмнөөс туршилтын станц асаагаад хэрэглэгч нарт одоо үйлчилгээгээд тестээр туршилтаар үргээд явж байгаа. За тэгэхээр 5G станц одоо бааз станц маань яг 4G-тэйгээ адилхан мэдээж өндөр хурдыг хэрэглэж байгаа. Гэхдээ илүү өндөр хурдыг одоо 4G-гээс хэд дахин өндөр хурдыг хэрэглэгч нар дээр өгнө. Дээрээс нь 5G технологийн өөрийнх нь нэг одоо 4G-гээс ялгах 3 онцлог байгаа. За эхнийх нь мэдээж өндөр хурд. За хоёр дахь нь олон холболтыг нэг бааз станц дээр үүсгэх боломжтой. За одоо 4G-ийн бааз станц нэг 100 200 хүнд нэг бааз станц үйлчлэгээ өгдөг бол 5G-ийн холбоо одоо 1000-д эсвэл 2000-д үйлчлэгээ өгдөг ч байт юм уу. Ийм олон коннекшнийг хандл хийх чадвартай. За гурав дахь нь ганцхан зүйл суугаад бааз станц гэдэг нь одоо чи бид нар хөдөө орон төр явж байгаа нэг уулын дээр ингээд байж идэг ингээд нэг сүлжээтэй антентэй тэрийг бааз станц гэж нэрлэдэг. Тэр бааз станц мөн. Одоо хүмүүс ингээд харагдах байдал тал нь дандаа нэг антенн хараад идэг. За тэр антенны чинь цаана дахиад нөгөө доотлолтоо тэрний одоо үндсэн тоног төхөөрөмжүүд нь цаана далд өрөөнд бас байж байгаа, бас тог тижээлтэй одоо батарейтай тэгээ байж байгаа. Тэгээ хүмүүс болохоор ингээд гаднаа антенныг хараад энэ бааз станц гэж бодоод. Тэр бол зөвхөн харагдах байдал нэг хэсэг нь. Тийм байна. Тэгээ гурав дахь нь болохоор за гурав дахь нь болохоор low latency буюу одоо хугацааны хоцрогдол. Тэгэхээр хугацааны хоцрогдолгүй болж одоо нэлээд сайжирч эхэлж байгаа. Одоо 4G-г бодвол тэгэхээр хугацааны хоцрогдол болон саяны олон коннекшн зэрэг үүсгэх нь одоо 4G-гээс өөр ямар боломжуудыг бид нарт бий болгож ийн вэ? Одоо энэ нийгэмд за бусад энэ салбаруудад ямар боломжууд бий болгож ийн гэдэг тэрний л одоо давуу тал үүсч гарч явж байгаа 5G дээр. Яг хувь хэрэглэгчдэр бол одоо 4G-гээр дата хэрэглэх, 5G-гээр дата хэрэглэх хоёр мэдээж хурдны зөрүү үүсч болно. Гэхдээ бараг л бас мэдрэгдэхгүй байж болно. Тэгээ 4G-гээр дата ороод одоо өөрөө Facebook орд юм уу эсвэл 5G-гээр дата ороод Facebook орох бараг ялгаагүй бас тийм мэдрэмж өгч магадгүй. Дөрөвдөө сайн ярьлаа шүү дээ. Хойлоо нөгөө бааз станц гэж яриад 5G 4G гэж ярьсан бол энэ дээр гоё үргэлжлүүлээд яриа. Бааз станц дээр магадгүй 5G технологиг одоо эсвэл 5G-ийн интернетийг хүргэхийн тулд ер нь хэрэг хэмжээний 4G дээр ахаад нэмэлт одоо тоног төхөөрөмж, нэмэлт дэд бүтцийг шийдэж 5G-ийн интернетийг цацах боломж ер нь бол үүсэж байгаа бай. За 5G бааз станц бол одоо 4G-гээс тусдаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд одоо өөр бүр шив шинээр тусдаа тавина. Тэгэхээр антенн ч гэсэн бас ингэ тусдаа болоо явчихна. Тэгэхээр одоо өөр холбооны операторууд 2G-гээс ахуулаад за 2G-ийн сүлжээг орон даяар байгуулчлаа гэдэг. За дараа нь 3G технологиороо тэгэхээр 3G-ийн сүлжээг дахиад орон даяар байгууллаа гэдэг ингээд хоёлоо цуг байж байгаа. Тэгээд 4G ороод ирэхээр дахиад 4G-ийн орон даяар сүлжээгээ байгуулцаад ингээд 3 ийм одоо параллел сүлжээтэй байсан бол одоо 5G орж ирэхэд тэрэн дээр ингээд 4 дахь параллел сүлжээ болж дахиж гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр хуучин технологиуд, хуучин сүлжээ маань стил ашиглагддгаар ашиглаж байгаа. За 2G 3G тэрүүгээр бид нэр энгийн зүгээр дуудлага мессеж бичих тэрийг ашиглаж байгаа юм шүү дээ. Тэрнгээр явна. Тэгэхээр ингээд бүр ийм
давхар ийм сүлжээ үүсгээд байдаг гэсэн. Тийм бэ тий. Ямар сайн. Би болохоор зүгээр тэгэл 4 5G яслаа гэл тийм 4G-ийн станц дээр очиод магадгүй нэг төхөөрөмжийг компьютер навчиж солиод арай жоохон шинээр юм хийгээл тэгэл би болчт юм болоо гэж бодсон. Зүгээр тэр чинь биш хамаагүй илүү том тийм байгуултайх нь шүү тий. Тий хамаагүй өөр бүтээн байгуулалт. Мэдээж бас тэр үн үртгийн талаар яригдана. Тий шинэ технологи гарах чирхээр илүү одоо дөнгөж шинээр гарч ирэхдээ илүү үнэтэй байдаг. За тэгээд нэг масс үйлдвэрлэл яваад нэг 3 4 жилийн дараа дэлхийн зах зээл дээр нөгөө тухайн бааз станцын үн бас тодорхой хэмжээгээр буурна. За бидний гар утас ч гэсэн анх 5G дэмждэг зөвхөн 4G байсан бол одоо баг бүхэл гар утас 5G дэмждэг болсон. Тэгээ үнэн ч гэсэн ингээд хямраад. Тэгэхээр тэр хэрээрээ одоо яг дараагийн 5G нэвтрүүлэх хугацаа за тэгээд нөгөө хөрөнгө оруулалт юмнууд нь тодорхойлогддог. Зөв. Intel-ийг бид нэр одоо манай Монгол улсын хамгийн өргөн сүлжээтэй оператор гэдгээр нь бол мэдээж шүү дээ. Тэгэхээр түрүүний яг таны хэлдгээр энэ их өргөн сүлжээтэй байхын тулд мэдээж бааз станцууд маань хамгийн чухал. Улсын хэмжээнд ер нь Intel Group-ийн хэдэн яг ийм 2G, 3G, 4G, 5G-ийн бааз станц юм байд юм болоо. За саяны миний хэлснээр бол ингээд бүгдээрээ одоо нэг юм цэг дээр 2G 3G 4G гэх нэг бүгдээр байж байгаа. Тэгээд яг сүлжээ орсон одоо нөгөө цэгүүд одоо бааз станц барьж байгаа локейшнуудынхаа тоогоор ярих юм бол одоо нэг 2510 цэг дээр улсын хэмжээнд байсан гэсэн хаана тий. Зөв. Тэгээд тэрний ашиглалт үйлчлэгээ гэж ер нь би яг нөгөө манай үеэлэгч хүрэн телефоны оператор яг юмд ажилладаг байсан аахгүй. Тэгээд ингээ хаяад ингээ 21 аймагуудаар явна. Тэгээд нөгөө инженерүүд нь бааз станц дээр очиж мочаал ингээ тохиргоо хийлгэн. Ямар нэг ингээ тухайн ингээ юм хийх шаардлагатай болохоор ер нь яг ингээ одоо уул амир орой дээр байвал тэн дээр ямар засвар үйлчлэгээ хийхин тулд заавал нэг хүн тэндээ очиж тэгэл ер нь ингээ гэхдээ тэрий засвар үйлчлэгээний тодорхой юм хуваар ч юм уусгүй саруулхан 7 хоног болгон тэн дээр очиж ингээ юмнуудыг ингээ гэсэн тийм юм байдаг. Яг ер нь засвар үйлчлэгээний хуваарууд байна л да. За жилдээ хийн, улиралтаа хийн. Тэгэхээр яг саяны нөгөө за хотод тэр аймгийн төвүүд тэр ингээд юм хоцорон газар байж ивэл за нэг өөр хэрэг явж очиод засвар үйлчлэгээ гэж байна. Яг саяны ярьдаг нэлээд хөдөө бүр аслагдмал газар за тэгээ ууланд байж байгаа сайтууд дээр бол бас тэр болгон ойрхон татамжтай засвар үйлчлэгээ бас хийгээд ах боломжгүй. За зарим газар бол машин явахгүй, за морьч явахгүй, за зарим газар алхаж очиход хүртэл өндөрлөлтэй цэгүүд дээр ягаад нөгөө бааз станцууд чинь тийм өндөр дээр тийм хэцүү газар байршаад байна гэхээр илүү олон хүнд нөгөө coverage хамар хүрээгээ хүргэхийн тулд тийм өндөрлөг газарыг сонгоод бүтээн байгуулалтаа хийдэг. Тэгээд буцаад нөгөө тэр өндөрлөг газар бүтээн байгуулалт хийж байгаагийн бас өртөг бас нэлээд өндөр гарна. Тэгээд тэр уулын орой руу тэр яа зөөх бол гээд тийм штэ тий. Тэр чинь бүтэн ингээд айгүй том тэгээ антентэй ингээд босгож байгаа гэдэг. Тийшээ тэгээд техник тоног төхөөрөмж тийшээгаа явна зөөн магадгүй тэгээ хотоос бүх юмнуудыг бэлдээ тийшээгаа яваад очино гэдэг. Тэгээ тэгэж бодчихсон. Тэр минь баяас яг асуух гэсэн. Ер нь манай Монгол улсын өөрийнх нь байгалийн тогтоц цагуурын нөхцөл байдал яг энэ бааз станцуудыг байгуулахад бол энэ сүлжээг бас ингэж цаашдаа бос ард иргэдэд хүргэхийн тулд манай ер нь өөрсдийн нөгөө юм онцлог байдал нь хэрэг одоо нөлөөлдөг вэ гэж асуух гэсэн. Ер нь нэлийн онцлог л доо. За монголчууд ч за том газар нутаг дээр за нэлээд таруу одоо байршсан. За одоо нөгөө малчид. За яг хоцоорнгийг бол би ингээд алхасчээ. Тийм байх тий. Тэгээд нөгөө малчид маань жилийн 4 улиралд бас нүгэд явдаг. Нэг газараа байхгүй. Тэгээд тэн хүмүүст одоо саяны үйлчлэгээг өгөхийн тулд тэр газар нь очиод хамгийн өндөрлөг зэг дээр нь саяны бүтээн байгуулалтыг хийгээд явхаар за наадчил тэнд тог байхгүй. Тэгэхээр тогоо шийдэхин тулд нарны хавтантай байх хэрэгтэй болно томоох хэмжээний. За тэгээд шөнийн цагаар ажиллаж байхын тулд маш том батарей одоо цэнэх хураагууртай байх хэрэгтэй болно. За тэгээд тэрийг өвөл одоо хөлдөхгүй за 100 нөгөө цас боронд орохгүй байх үүднээс заавал нэг байшин ийм битүү одоо гадны юмнаас тусгаарлсан юм дотор байх хэрэгтэй болно. За тэгээд тэрийг одоо үйлчлэгийг ингээд дүнгиж эхлүүлээд ингээд явж явах хооронд нөгөө малчид маань өөрөө бас жилийн 4 улиралд нөгөө бааз станцын хажууд байна гэж байхгүй. За нэг зуншлах одоо цуслан дээр нь аваачаа тавьсан бол өвөл нь хоосон болчих чинь тий. Өвөлжөнд нь ингээд бараадуулаад тавьчихаар зун нь хоосон болчих чинь. Тэгэхээр ер нь яг тийм аслагдсан газар тавьж байгаа бааз станцуудын хөрөнгө оруулалтыг одоо нөхөн гэдэг бол ер нь байхгүй. За бүр тэр хэл нөгөө урсгал зардлаач одоо нөхгүй байна. За урсгал зардал гэл тэгэхээр нөгөө нааша холбогдох одоо хиймэл дагуулаар ч юм уу манай дата түр холбогдох хэрэгтэй болно. За тэрний
урсгал зардал гарна. Дээрээс нь тэнд батарей одоо тоног төхөөрөмжүүд тавьчихаар за батарей л гэж 3 жил тутамд сольж явахгүй бол бас болохоо ойлцдог ч юм. Тэгэхээр ийм хэмжээний зардлуудыг ер нь яг тэнд байгаа одоо хэрэглэгч нарт үйлчлэгээ үзүүлээд олно гэж ер нь байхгүй. Инглен хүнд. Тийм байх те. Би энэ түрүүний яг таньсаа ер нь гэхдээ юзэж ер нь бодож байгаа хүн зүгээр. Нэрнгээсээ бид нар нөгөө 2500-аад гаруй одоо энэ бааз станц байгаа гэж усан хэмжээнд. Тэгтэл яалтчгүй нөгөө айгүй том газар нутагтай газар нутагт айгүй цөөхөн амьдэрдэг болохоор магадгүй одоо Гонконгт те нэг супер нэг 10 ширхгийг ч юм уу 20 ширхгийг за магадгүй нэг 100 ширхгийг яж тухайн үед ашиглах хүмүүсийн тоо хамаагүй олон учраас ганцыг сайн босгоцсон байхад тэрийг буцаагаад ашиглах хүмүүс айгүй холоод шүү дээ. Тэгээ бизнесийн үд өргөөж хамаагүй л өгөөж тайхад. Гэтэл манай чинь тэр их зардал болгоо тийм амар хүнтэй нөхцөл байдалд очиж тэгээ баасан босгосноо магадгүй иргэн тойронд байж байгаа 100 хүн жилжингээс 100 ашиглахгүй дээ шүү дээ тий. Магадгүй 101 50 болол өвлөн дахиад 50 болол гэл ингээд өөрчлөгдөх юм. Тэгэхээр ер нь бол бас амар том юу вэ шүү. Тэгээд энэ бүхнийг хийж байгаагийн арт талд нь мэдээж үр шимийг нь бол хэрэглэгчэд хүртэж байгаа. Тийм. Тэгэхээр магадгүй таны бодлоор ер нь Монгол улс даяар ингээд маш үнэхээр өндөр зардалтайгаар магадгүй л алдагдaltaй байж байгаагаар энийг одоо хүмүүст интернет хүргэж байгаагийнх нь одоо зардал нь бол мэдээж нөгөө мөнгөөр хэмжигдэж байгаа. Гэхдээ өгж байгаа давуу тал болон бий болгож байгаа боломжууд нь бол тэн дээр нөгөө үнэлшгүй их том одоо үр нөлөөг авчирч л байгаа хэл та. Тэгэхээр таны хувьд яг ингээд улс даяар ийм одоо сүлжээтэй байх холбоотой сүлжээтэй байхын хамгийн том одоо өөрчлөлт нь юун дээр гарч ирж байгаа юм шиг тань санагдчих. За одоо хамгийн том одоо өөрчлөлт сая ковидын үеэр бүгдээр анзаарсан. Хөл хорионд ороод бүгдээрээ гэрээсээ гарч чадахгүй байх. За хүүхдүүдийн бас хичээл сургууль завсардаад тэгэхэд одоо цахимаар хичээл орох. За тэгээ ковидын янз янзын мэдээллүүдийг хүмүүс гэрээсээ авч яхад одоо тэр 4G-ийн бааз станц одоо тэнд хээр өдөө за тэгээд тэр малч чинь нөгөө тэнд гэр интернет гэхэд манай үйлчлэгийг аваад гэртээ тавьсан байгаа шүү дээ. Гэрээсээ уцаар ярьчиж гин. За тэгээд онлайнаар хичээлдээ орчиж гин. За хэрэгтэй мэдээллүүдээ интернетээс авчиж гин. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд тийм суурь нь нэлээд сайн тавигдсан байсан учраас азар. Одоо ковидын үеэр бас ингээд хүмүүс тэр хэрэглээг одоо нэлээд одоо үр шимийг хүртээд нөгөө талаар бас ковидын үеэр тэр хүмүүсийн хэрэглээг бүр ингээд нөгөө буст хийгээд исэн бас. Тэгээ одоо ингээд нөгөө өдрийн цагаар ажилдаа гараа явцдаг, оройн цагаар гэртээ байдаг гэсэн хүмүүс ч өдөржингөө нөгөө гэртээ байхаар нөгөө интернетийн хэрэглээ гэдэг юм чинь юу бидний нөгөө тооцчихсноос дахиад бараг даблдаад өссөн байх жишээ нэ. Тэгээ бид нар ч нөгөө жилийн хөрөнгө оруулалтаа за энэ жил нэг хэрэглээ тэдөөөр өсөх юм байна гэд өртгөлөө хийгээд явж исэн чинь яг ковидын одоо тэр цар тахал гараад бүгд хөл хорионд орсон чинь нөгөө хэрэглээ маань гинт нэг хоногийн дотор чинь даблдах жишээ нэ. Тэгэхээр тэр одоо хүмүүст одоо онлайнаар хичээл сургуульд орох, за онлайнаар ажиллаа хийх, хуралд орох тэр одоо юм юу ингээд бүр бүүстлээд хүмүүсийг сургаад бүр ингээд ячлаа л та. Яг тэр нэг хоногийн дотор даблдах үед ер нь яг Unitel Group-ийн хувьд та сүлжээний яг хувьд ер нь хэр бэлэн байсан бэ тэнд? Тэгээ тэр хэрэг хугацаанд яаж тэрийг эгээс ингэж нөхөж чадсан бэ? Яг хуу азар битэд бас нэг өртгөлийн юмнуудаа хийгээд явж исэн. Тэгтээ нөгөө багтаамжийг бид нар бодохдоо хизээч яг 100%-аар боддгоо. За заавал цаана нэг 20% ийм багтаамжийн нөөц авч идэг. 100% ачаалуулаад бас байж болохгүй юм. Тэгэхээр тэр одоо өртгөлөөрөө л ер нь тухайн үед зохион байгуулалт хийгээд өртгөлийн юмнуудыг түргэн шуурхаа хийгээ явсан. Нөгөө талаараа бас ковидын үед нөгөө хилэг айл хаалттай өртгөл хийгээд ч бидний нөгөө тоног төхөөрөмжүүд импортоор авдаг. Тэгэхээр ер нь бол боломжгүй байсан. Тэгээд тэр үед 4G сүлжээгээ нэлээд сайн орон даяар хийцэн байсан. За Univision ч гэсэн нөгөө айл өрхүүд рүү coverage нөгөө гэр орол морол гэдээ ороод явсан шүү дээ. Тэгээд нэлээд сайн хийцэн байсан. Тэгээд тэрний үр дүнд бас ер нь харьцангуй хэрэглэгч нартаа одоо нэлээд үр шимийн айгуу сайн өгцөн байх гэж боддог. Тийм байна тий. Хоёулангийнх нь яриан дундаас нөгөө ийм сонирхолтой нөгөө яг миний үеийн сонирхол одоо бидний Univision-ийн гэрт ашиглаж байгаа дата болон одоо датаны хэмжээ
бидний утсаар ашиглаж байгаа датаны хэмжээгээр хоорондоо айгүй өөр байх л гэж би бол төсөөлөд байна л да. Одоо IPTV-гээр жишээл бид нар гэртээ ингээл зугт үзэл бид нар тэр дүрсийг ингэж хүлээж авч байгаа шүү дээ. Тэгээд мэдээж ингээд датаг үүж байгаа. Бидний утсаар бид нар үзэж байгаа яг тэр дата тэр одоо ашиглаж байгаа интернет нь гэртээ зугт үзэж байгаа үзэгтэй ашиглаж байгаа интернет хоёр хоорондоо яг адилхан юм дээр явдаг. Адилхан бааз станцаар дамждаг уу? Эсвэл тэр хоорондоо тусдаа ихэд өөр бүтээн байгуулалт өөрөөс юм шаарддаг уу? Тэр хоёр тусдаа өөр бүтээн байгуулалт хоёр өөр сүлжээ. Тийм үү тий. Бидний гар утсан дээр хэрэгжилж байгаа бол мэдээж бааз станцаасаа явна. За бидний гар утсан дээр үзэж байгаа кино контент бүгдээрээ зөвхөн надад зориулагдсан одоо unique ийм одоо OTT гэдэг байгаа. За team контентууд ингээд би тухайн цаг мөчид одоо интернетээс татаж өөртөө тоглуулж байна. За Univision дээр байгаа IPTV бол дата үйлчилгээгээр явдаг сүлжээ биш. IPTV зориулсан тусдаа сүлжээ яг танаа Univision-ы интернеттэй параллел танаа гэр рүү орж ирсэн байгаа. Одоо нөгөө интернетийн нэг юм цагаан одоо home gateway гэдэг Wi-Fi засдаг рутер байгаа. Тэгээд тэндээс за IPTV-ийн сүлжээ нь энд одоо тэр цагаан төхөөрөмжтөр IPTV интернет хоёр нь цуг орж ирээд интернетийн болохоор бид нар одоо Wi-Fi-аар гар утсан дээр хэрэглэжээд IPTV нь болохоор нөгөө зургтынхаа төхөөрөмж ороод явдаг. Тэгэхээр тэр IPTV үзлээгээд одоо Univision дээр бол интернетийн дата гүхгүй. IPTV одоо кино контент нөхөж үзэхдээ юу ч хийсэн гүхгүй. Зарим яг ийм ижил төстэй одоо платформуд байгаа. OTT платформуд. Тэ одоо чинь манай Look TV бол IPTV-гээс тусдаа платформ. Хэрвээ Look TV-г гэртээ үзэх юм бол таны интернетээс дата нь ингээд тусдаа гүгээд явна. Ягаад гэвэл тэр интернет дээгүүр тухайн контентыг дамжуулж тоглож байгаа. За зурагт руу орсон байгаа тэр хард төхөөрөмж бол интернет дээгүүр тоглохдохгүй зөвхөн тусдаа сүлжээгээр явдаг. Тэгэхээр тэр бол интернетээс чинь тусдаа виртуалаар хоёр өөр сүлжээ оруулаад гэртэж өгсөн байгаа гэсэн үг. Зөв окей. Ойлгосон. Тэгтээ биднийг утсаар ашигладаг тэр интернет тэгвэл бидний гэртээ ашигладаг интернет хоёр л хоорондоо адилхан технологи дээр адилхан одоо зарчмаар бол бид нар ашиглаж байгаа юм байна. IPTV ганцхан зүгээр телевиз болон одоо сувг гүйлгэж тэрийг үзэх тэр нь бол тусдаа. Тийм тусаа Univision явд. Univision, Sky Media хоёр бол ижлэхэн зарчимтай байна. Бусад ижил төстэй платформуд бол интернет дээгүүр явж байгаа OTT платформ. Тийм байна. Окей. Маш сонирхолтой байна. За хөдөө орон нутгийн хувьд миний сүүлд ингээд яг би зүгээр өөрийнхөө хувийн туршлагаас ингээд хуваалцаж байгаа. Би бас түрүүний сайн яриануудаас нь хоёлаа бодчихлаа л да. Нөгөө бааз станцыг байгуулад бааз станц хүн нөгөө сүлжээтэй бас ойрхон. Нэг нь нөгөө зуршлаг дээр очингууд нөгөө тэн дээрээ сүлжээ байхгүй, өвлжөөн дээр очихлаар өвлдөөн дээр сүлжээтэй энэ төргээд тэгээд магадгүй энэ сүлжээ хангалттай сайн орсон байх нь магадгүй бүр нөгөө манай нүүдэлчин соёлтой манай монголчуудын хувьд нөгөө нүүдлийн бэлчээрийн сонголтын хувьд хүртэл тэрнээс нөлөөлдөг юм байж болох юм уу да гэж би ер нь бодлоо. Тэгээд энд угасүлжээ ордог юм чи эндэнэ буухгүй тэндэнэ бууя. Тэндэнэ буугуу дийлэн хүмүүс нь магадгүй тэндэнэ ингээ бууж эхэлдэг ч юм уу. Тэгэхээр бүр нийтдээ хүн ам зөв нөгөө хүн амын юм хөдөлгөөний хувьд тэ шилжилт хөдөлгөөний хувьд хүртэл интернетийн болон энэ нөгөө харилцаа холбооны сүлжээ орсон байх нь ямар чухал юм бэ гэж зүгээр сая яриан дундаас би бодлоо. Тэ яг саяных шиг юм юунууд бас яригддаг. За бид нар ингээд бааз станцаа аваад тавьчихаар за ядчил сүлжээтэй газараа бараадаад буучий гэдэг нөгөө айлууд чинь шилжилт хөдөлгөөн нь өөр болох жишээ нэ. Тэгэхээр мэдээж нөгөө тэнд бааз станцаа суйрлуулахын тулд судалгаа хийн. Энд ямар хүмүүс байдیں, хэр тооны хүмүүс байдیں, жилийн аль улиралдаа одоо энд нутгалдیں ингээд. Тэгээд тэрэнд зориулаад нөгөө аль болох олон хүнийг хамрахаар, олон хүнд одоо өгөөжтэй байхаар байрлалаа сонгоод нөгөө сүлжээгээ байгуулж байгаа. Тэгэхдээ нөгөө хүмүүс маань хүртэл бас одоо 2-3 сонголт нутаглах сонголт байлаа гэхэд за ядчил энэ сүлжээгээ бараадаад буучий гэдгийг бол угаасаа байгаа. Тийм ээ. Надад хүртэл тийм юм байсан шүү дээ. Би нөгөө 2 жилийн өмнө гэр бүл хэрэг бид Хүүсийн 8 нуурлаа аялсан байхгүй. Хүүсийн 8 нуурлуу бид нэр яг аялаад явж байгаа. Тэнд очисон чинь байгаль нөхөр гойсан. Тэгэхээр аюу гой тайван байсан, хамраас. Яг тэнд игээд очисон чинь харин яг нөгөө нуур ирэг дээр очисон чинь дөрвжээс л баг гал ороод ирж байгаа байхгүй. Тэгээд би яг тухайн үедээ орой манай эхнэр хүүхд хоёр унтцсан. Би машин дээрээ тэгээд майхантай тэгээд майхан дотроо ингээд ороод би орой YouTube дээр бичлэг үзээд би тэнд дээр ингээд нөгөө хажуудаа ингээд нуурын чимээг сонсоод ингээд байж байгаа. Би яг тэрийг би яг мэдэрчээд ямар гоё тансаглал вэ гэж би яг бодож ирсэн.
Тэгээ бид нар нөгөө дийлэхтэй бид нар сүлжээнээс нь болоод жишээ интернетийн холболт болон одоо эрүүл мэнд боловсрал гэдэг аюул олон шалтгааны улмаас одоо манай Монгол Улаанбаатар хотын нэвтэршил бүр улам л ингээд нэмэгдээ бид нар одоо даацсан дийлхэ болоо тэгээ бохирдол агарын болон усны орчны дуу чимээний бохирдол ямар их болж байгаа байлаа. Тэгээд нөгөө хотоосоо нүүгээд өөр газар очиод амьдрчий гэхлээр аюул олон нөгөө биднэрт садаад тохроод байдаг те. Бид нар нанджил хүүхдээ хаан цэцэрлэг сургуульд явуулах уу? Өвдөл хаана очиж ирүүл мэндэ очиж эмнэлэгт үзүүлэх үү? Хүнс хоолоо яаж цуглуулах уу? Гэт тиймэрхүү олон асуудлууд байдгийн хажуугаар ядаж байсан нөгөө интернет болон харилцаа холбоо бол нэг асуудал ер нь баг байгаа болчихжтэй гэж тухайн үед яг тэр орон дотор хөвтөж явахтай гэж бодож ирсэн юм байна. Саний яриан дотроос нэг тэгэж санаанд орлоо. Одоо ер нь дараачийн ирээдүйн хувьд Intel Group-ийн хувьд одоо хэдий таад маань Монголын хамгийн өргөн сүлжээтэй болсон ч гэсэн дараачийн ер нь юм том дэд бүтцийн өргөжүүлэлт болон бүтээн байгуулалт ер нь аль чиглэл рүүгээ явж байна. Магадгүй таад маань илүү их нэг өндөр хурдны станцуудыгаа илүү олныг барих дээр илүү одоо анхаарал хандуулж гин үү? Эсвэл магадгүй дахиад өөр шинэ технологи байна уу? Альсгүй бол нөгөө нийт ер нь 4G-ийн coverage буюу 4G-ийн хамдах хүрээг бүр улам илүү өргөн болгох дээр нь тай төлөрч гин үү? Тэрнээсээ таваалцаач. Ер нь ирээдүйн төлөвлөгөө юу? За дэлхийн нийтээр нөгөө технологийн хөгжил яваад дараагийнх нь одоо сүлжээний одоо 5G ч байдаг 6G гэдэг ингээд орж ирэхэд мэдээж Intel Group хэрэглэгчнэртэйгээ хамтдаа төрүүлж халахад тухайн цаг мөчид нь аль болох тухайн технологиг Монголд нэвтрүүлээд явна. Ер нь яг энэ сүлжээ гэдэг чинь өөрөө зүгээр л одоо хүнийг хооронд нь ч юм уу эсвэл хүнийг ямар нэгэн юмтай холбож байгаа нэг төр connection байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ connection одоо бол бас нэлээд одоо боломжийн түвшинд хүрсэн байгаа. Одоо энэ 4G 5G технологиор. Тэгтэл энэ технологиудын давуу талыг одоо бий болгох одоо өөр нэг бас нэг одоо энэ челленжтэй хэсэг бас байгаа байхгүй. Тэр нь одоо ингээд digital одоо transformation гэдэг. Тэгэхээр өмнө нь ингээд одоо хүн үүссэн цагаас ахуулаад мэдээж ингээд өөр хоорондоо харилцах хэрэгцээ байсан. За мэдээж хэл яриа үүсээгүй байхад одоо body language-ээр хоорондоо хэл амаа олцдог ч юм уу те. Тэгээ дараа нь хэл яриа үүсэнгүүт хоёр хүн ингээд хоорондоо өөдөөдөөсөө харц сууж хагаад яриад ойлголцдог болно. За тэгээ дараа нь хоёр хол байгаа хүн хоорондоо яаж мэдээлэл дамжуулах уу гээл тэгэл тухайн одоо мэдээлэл дамжуулах технологиуд нь ингээд хөгж явсаар агаад одоо ингээд 4G 5G гэх технологи ороод ирлээ. Тэгэхээр 5G технологийн одоо энэ одоо бий болгоод байгаа нэг давуу тал би нэг 3 давуу тал нэлсэн тийм. Тэр 3 давуу талыг одоо боломж болгож ашиглаад илүү одоо бүтээмжийг бий болгож байгаа, илүү efficient одоо байдлыг бий болгож байгаа тэр боломжуудыг л аягүй сайн харах хэрэгтэй харагдаад байна. За эхнийх нь одоо нэг 5G орж ирэхэд л хүмүүс анх ярьжсэн одоо нэг жолоочгүй машин гээл. Тэгэхээр одоо тэр машин гээд тэр хөдөлж байгаа нэг юмыг наан жолооч гээд хүн хоёр өөр байршилд байгаад байна. Тэгэхээр нөгөө баг хоцрогдолтой байснараа тухайн одоо жолооч нь машинаа ингээд унаад ингээд ремутээр удирдаад явж байхдаа тэнд одоо нэг саад гарч ирдэг ч юм уу те. Өмнө нь юм тулахад тэрийг ингээд эхлээд нүдэрээ хараад дараа нь тоормсоо гიშгээр нөгөө тоормслох команд нь буцаад нөгөө 5G технологиороо нөгөө машин дээр очиж биелж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоцрогдол өөрөө баг болсноороо яг ингээд G2 өөдөөдөөсөө хараа сууж байгаа юм шигээр ингээд шууд ингээд амьд харилцаа үүсгэж байгаа юм шигээр тэр одоо машин хүн хоёрыг чинь тэгээ холбоод өгсөн байх жишээ нь. Тэгэхээр энэ боломжууд одоо өөр салбаруудад бас одоо нэлээд тийм өөрчлөлтүүдийг авчрах хэрэгтэй. За эрүүл мэндэд авчрах хэрэгтэй болох нь одоо зайнаас мэдцэл хийх тухай яриад байна шүү дээ. Тэгээ өвчтөн нь заавал одоо саяны чиний хэлдгээр хотод ингээд нөгөө эрүүл мэнд боловсралтай анхаарал хотод амьдраад авах ш хөдөө гараад амьдрцсан гэдэг. Үнэхээр тийм баг хоцрогдолтой Улаанбаатарт байгаа бүх юмыг авч чаддаг бол хүүхэд нь багштайгаа харьцаад хичээл авахд контент одоо тэр багшийн одоо тэр харагдах байдал нь бүр яг амьд хажууд нь байгаа юм шигээр байдаг бол заавал одоо хотод сургуульд бас танхимаар суугаад ах хэрэг байна уу тий. За эрүүл мэндэ шинжилгээ өгөх гээд одоо ингээд эмнэлэгт очоод эмчтэй уулзаад яхад одоо шинжилгээгээ одоо тэр юугаар явуулцдаг. За шаардлагатай мэдцлийг нөгөө эмчин зайнаас мэдцэл хийчдэг болвол бас заавал ер нь эмнэлэг дээр очих хэрэг байна нөгөө. Тэгэхээр ер нь энэ нөгөө баг хоцрогдолтой болгосноороо юмыг илүү одоо нөгөө хуучин болохгүй одоо биелэхгүй байсан одоо хүмүүсийн одоо тэр хүслийг одоо биелүүлж өгöd байна.
Тэгэхээр энэ одоо ингээд ер нь бүхэл салбарт яг саяных шиг ийм нөлөө авчирнаа. Гол нь энэ боломжуудыг хаана яаж одоо ингэж ашиглах вэ? Яаж боломж үр ашигыг нэмэгдүүлэх вэ гэдэг л тийм асуудал. Тэрнээс биш яг энэ мэдээж дараагийн технологид гарч ирээд дараагийн технологид хөгжөөд явна. Гэтэ бид нар өнөөдрийн байгаа энэ одоо сүлжээний одоогийн энэ боломжийг бид нар бүрэн гүйцэд ашиглаж чадж гин үү? За 4G дээр бас бүрэн гүйцэд ашиглаж чадж гин үү? 5G дээр бүрэн гүйцэд ашиглаж чадж гин үү? Тэгэхээр ийм юу байна да. Одоо Unitel-ийн дараагийн чиглэх хандлага. Тэ хандлага нь. Зөв. Одоо дөрөвний хэлдгээр мэдээж 5G технологиг магадгүй таяа дуустаа яар улам л олон хүнд хүрэгдэл дээр бас магадгүй ингээл үргэлжлүүлээ ажиллах бах. Одоо улам ингээд сүлжээг өргөтгөөл хүмүүсийн харилцаа холбоо болон дид бүтцээ улам ингээд өргөжүүлээд ингээд явахын хажуугаар бас мэдээж агүй хэмжээний тухайн хойдод хүрээлжтэй маш их зүйлийг бас нэг ашигладаг, зардал гардаг гэдэг жисэн. Түүнээс хаш агүй ашигладаг нөгөө түрүүний хойлоо зай хураагуур гэдээ ярьжсэн шүү дээ. Зай хураагуур гэд сонсхолоор бас мэдээж нөгөө нарны энергиээр ажиллана гэдэг маань байгаль ээлтэй байгааг нэг жишээ. Intel Group-ийн хувьд бол яг байгаль экологтой орчинд ээлтэй байх тал дээр аягүй анхаардаг. Тэрнтэй холбоотой энэ нүдийг хэвлэх зохион байгуулдаг гэдгийг нь бол би хувьдаа зүгээр хувийнхаа зүгээс хэрэглэгчийн зүгээс би бол мэдж байгаа. Тэн дээр бас та ойрын жилүүдэд хийсэн том ажлууд болон ирээдүйд төлөвлөгдөж байгаа чухал ажлууд юу вэ? За мэдээж дата хэрэглээ өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний зарцуулалт ирээдүйд өсгөж хандлагатай байгаа. Гэхдээ Intel Group-ийн хувьд одоогийн байдлаар 6 бааз станц тутмын нэг нь нарны эрчим хүчээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо нөөц хүчлийг ялгаруулахгүй гэсэн үг. Энэ бас нэлээд том үзүүлэлт. За хоёр дахь нь эрчим хүчээр ажиллаж байгаа одоогийн тоног төхөөрөмжүүдийн одоо эрчим хүчний ашиглалтын одоо efficient байдлыг улам нэмэгдүүлдэг. За ер нь ямар ч тоног төхөөрөмж эрчим хүчээр ажиллахтай тодорхой хэмжээний одоо дулаан ялгаруулдаг. За тэгээд дулаан ялгараад байна гэдэг чинь тэр одоо нөгөө хэрэггүй зүйлд ингээд нөгөө эрчим хүч маань зарцуулагч чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо илүү халдаггүй, илүү сүүлийн үеийн одоо илүү багтаамжтай хэрнээ баг чадлаар ажилладаг тийм тоног төхөөрөмжүүдийг ингээд үе шаттайгаар жил болгон нэвтрүүлээд явж байгаа. Тэгэхээр Intel Group-ийн маань хувьд мэдээж монголчуудын дата хэрэглээ ирээдүйд өсөн нэмэгдэнэ. Гэхдээ тэрнээс үүдээд гарах эрчим хүчний хэрэглээг боломжит хэмжээнд одоо бууруулахаар одоо тийм өсөлтийг сааруулахаар одоо дараагийн технологи юмнууд хэрэгжээд явж байгаа. Одоо адаглал одоо энгийн нэг тоног төхөөрөмж худалдаж авахд энэний эрчим хүчний зарцуулалт нь хэдэн хувийн efficient байдаг вэ? Дулаан ялгаруулалт нь хэр байдаг вэ? Байгаль дээлтэй ямар стандартуудыг хангасан байдаг вэ гэдгийг нь худалдаа авалтынхаа процессоос ахуулаад одоо сонголтон дээр хүртэл тэр нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэгж явж байгаа. Надад нэг юм сонирхолтой бас асуулт. Хоёлаа нөгөө байгаль орчинд ээлтэй гэснээс миний хувьд миний мэдхийн innovation төхөөрөмж нөгөө одоо өмнө байсан нөгөө телевизийн харангийн бокс шүү дээ. Тэр боксыг дахин ингээ боловсруулад тэн дээрс нөгөө буцаад салбар дээр авчиж юм тэр дахин боловсруулж байгаа гэдэг тэгжсэнтэй адилхан. Тэр бол одоо хэрэглэгчийн хувьд бид нараас бүгдээрээ л хамттай байгаль экологтой байгаль орчинд ээлтэй байх үүднээс нэг юм хийж чадах нь шүү дээ. Тэгэхээр ер нь үүнээс гадна яг хэрэглэгчийн зүгээс магадгүй өөрийнхөө өдөр тутмын зан төлөвтөө оруулж чадах тийм ер нь үйлдэл байд юм болов. Одоо жишээлбэл те хэрэггүй бичлэг битгий үзье гэдэг ч юм уу те. Скол одоо I don't know. Ер нь тиймэрхүү одоо холбогдолтой тийм зүйл байгаа. За хамгийн эхнийх нь гэвэл хэрэглээг үедээ унтраах хэрэгтэй юм. Ямар ч төхөөрөмжүүд. За яг хоо Univision эднэр тэр нөгөө түгээмэл ажиглагдаг нь ихэнх хэрэглэгч нар маань орой зургатаа унтраагаал унтчихдаг. Гэтэл нөгөө цаана зургтын цаана байгаа нөгөө хар төхөөрөмж маань нөгөө дүрсээ явуулжлаага, ажилжлаага. Тэгэхээр тэрийг одоо жишээ нь ингээд унтраачдаг байх жишээ нэ. За интернетийг тийм биш те. Нэрээс над чирээс зургтаа унтраагаад тэгэл унтаад өгдөг шүү дээ. Тийм тэгэхэд яг үндэ зургт ингээд буцаагаад асахад нөгөө төхөөрөмж маань ажилласаар л байгаа байхгүй. Тэгээ шүнжэнгөө ажилсан, хэдэн өдөрч ажилласан. Тэгээ тогоож ашигласаар байгаа. Тэгэхээр тэрийг унтраах жишээ нэ. За интернет дээр бол бас мэдээж одоо интернет хэрэглэж байгаа одоо Wi-Fi цацж байгаа төхөөрөмж чинь Wi-Fi цацаад байгаад байна гэдэг чинь тэр хэрээр шүн эрчим хүч хэрэглээл байгаа. Хэрвээ хэрэглээгүй үедээ тэрийг унтраачих юм бол дахиад энэ өөрөө байгаль орчиндөө эрчим хүчний хэмнэлтэд оруулж байгаа нэлээд том хувь нэмэр
утсан дээр бол харьцангуй байхгүй бах те баг. Утсан дээр хэрэгцээд хэрэггүй бити бичлэгүүд үзээ датагаа өрөөд хэрэгтэй л юм баа. Тэгээд 4 сая та яриан дотор дурдлаа шүү дээ. Ер нь ингээд уулан дээр магадгүй тэр бааз станцыг бариад тэн дээр нэг айгүй цөөхөн хэмжээний нөгөө тодорхой хэмжээний хүмүүст үйлчлэхийн тулд тэр одоо нөгөө бааз станцыг барих хаяада шаардлага гардаг гэдгсэн тэлэр нэг бааз станцыг ерөнхийдөө бүтээн бий болгож босгоод ойролцоогоор хэрэг хэмжээний зардал гардыг бол түрүүн дайлгтээ бараг л нөгөө ашгаа нөхөн гарсан зарлаа нөхөн ашигтай ажиллана гэдэг бол айгүй тийм урт хугацааны юм гэж та сая дурдж байсан. За 2 жилийн өмнө бид Unitel Group анслагдсан 200 гаруй баг гэж байна. За баг гэдэг нь нөгөө сайн нэг уулан дээрх сайтууд ярьж байгаа. Сайтуудыг бүтээн байгуулахад 16 сая долларын нийт хөрөнгө оруулалт зарцуулсан. Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалт. За тэгээд үүнээс цаашаа дахиад урсгал зардлын асуудал яригдсан. Тэгэхээр одоо нэгийг ингээ хуваагаад үзвэл нэг 80 мянган доллар орчмын хөрөнгө оруулалт зөвхөн одоо тэр цөөхөн хэдэн хэрэглэгч нар дээр хийж ийн гэсэн үг болох гэдэг шүү дээ. Харилцаа холбоонд зориулж. Тийм байх тий. Тий. Шинэ Land Cruiser 300 шүү дээ. Ерөөсөө 100 нийтлэл хоорондоо уцаарай интернетэд нь оруулахын тулд хэмжээ тийм шин зарлах. Би ерөөсөө өсөөлөөг айгу тийм өөр төрлийн зардал байт юм байна. Түрүү та сая хариулсан шүү дээ. Яг нөгөө 5G технологи ерөөсөө бидэнд нэг ийм 3-5 талыг үүсгэж байгаа гэж мэдээж нөгөө сайнны хажуугаар саар гэдэг шиг ялтчуу нэг сул тал бас байгалах. Мэдээлэл хувьда хамгийн анх 5G утаснууд гарахад нөгөө сүлжээ хүлээж авах нь 5G технологитой утаснуудын арай нөгөө өмнөх генерашн дээр явж байгаа утаснуудыг бодох юм бол жоохон муу байна гэд нөгөө tech review-рууд нөгөө технологийн талаар бичдэг team нийтлэлчүүд аягүй их олон тэрний талаар дурдсан байсан. Тэгэхээр ер нь яг нийт 5G технологийнхоо хувьд ер нь өмнөх генерашн болон бус тэмтэй харьцуулахад сул тал байна уу? Эсвэл яг одоогийн байдлаар үүсэж байгаа тийм одоо саад татхрууд байна уу гэдэг тийм асуулт. За 5G технологи маань мэдээж саяны 3-5 талаас гадна бас өөр ингэсэн онцлог сул тал байна. За тэр нь хамрах хүрээний хувьд илүү одоо өмнөх үеийн технологиудаас бага болцсон байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр 5G технологи маань нөгөө өндөр хурдыг хэрэглэгч нарт өгөхийн тулд илүү өндөр давтамжийг ашигладаг. Тэгэнгүүт өндөр давтамжийг ашиглаад ирэхээр нөгөө өндөр давтамжийн маань одоо давуу тал нь өндөр хурд боловч за сөрөг тал нь за ямар нэгэн одоо орон зайг ингээд нэвтлэхтэй их одоо муу. За одоо шинэ байшингийн хан нэвтлээд орж ирэхдээ 4G, 3G, 2G-г бодвол илүү бага. За одоо ингээд ийм задгаа тал дээр ингээд үзэхэд одоо тийм холоос одоо сүлжээ барих чадварнаас муу байх жишээ нэ. Тэгэхээр 5G дээр одоо хамгийн одоо илүү челленж болж байгаа зүйл нь 4G-д хэрэглэдгээсээ илүү олон 5G-ийн бааз станц илүү ойрхон зайд тавьжээж ингээд 5G маань бүтэн хамрахаар болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бас одоо ингээд бид нар туршилтаар хэрэглэгч нар 5G-ийн бааз станц засааж явахд бас зарим нэг хэрэглэгч нар дээр бас анзаарэгдсэн байж магадгүй. За тэгээд надад л чил анзаарчихсан. Би гэртээ ингээд орж мороод ч юм эсвэл арай нөгөө юм байшин машин нэлээд доод давхар мохорлоо орчингуу 5G байх болоод 4G болчдөг. Гадаагаараа далхаа явангуу 5G буцаа эргээд ороод ирдэг. Түрүүний яг таны ярьж байгаа яг ийм асуудлын улмаас тэр нэгж байгаа юм шүү дээ. Тий. Тэр давтамжийн асуудлаас болоод ийм асуудалтай байна. Дээрээс нь бас 5G технологи ингээд нөгөө туршина гэдэг юм. Зөвхөн ингээд нөгөө бааз станцаа асаагаад тэнд одоо 5G-гээр дээр энэ хүн хэрэгжилж гин үгүй юу гэдгийг шалгахаас гадна тухайн хүний одоо хэрэглээнд бас ямар өөрчлөлтүүд гарч байна. За гинт ингээд нөгөө өндөр хурд ороод ирэхээр илүү одоо үздэг контентууд нь илүү HD болж гин үү. За тухайн хүний одоо behavior-т бас ямар өөрчлөлт гарч байна. За энийгээ дагаад дахиад биелинг систем дээр хүртэл бидэд одоо ингээд 5G дээр хэрэглээг нь ингээд тоолоод тооцоод явж байгаагаа бас ингээд бүтэн тест явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ тест гэдэг нь ингээд зөвхөн одоо өндөр хурдыг хэрэглэгч нарт өгөөл хүмүүс тэрийг үзэл энэ ямар гоё хурдын юм бэ гэхээс илүү цаана нь ингээд өргөн хүрээгээр бүх төвшөндөө тестийн ажлууд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд 5G хэрэглээд эхлэхээр 4G хэрэглэдэг байснаасаа дахиад дата хэрэглээ өсөх хандлага бас гарах бах. За бид нар өмнө нь 3G технологитой байхад ингээд нэг баг хурдтай байхад тэрнгээрээ нэг интернет ороод болоо л гэдэг байсан чи одоо болсон чинь 4G маань бид нарт хангалтгүй болцсон 5G орох хэвээр гэдэг ингээд явж идэг. Тэгэхээр яг ийм нөгөө хүмүүс бас яг хэрэглэн дагаад технологи дагаад өөрчлөгддөг. Тэгэхээр энэ бүх одоо судалгаа дүнэлтийг гаргах гэж бас энэ
туршилт ингээд бүтнээр явж байгаа. Түрүүн та хэлжсэн шүү дээ. Ер нь бол ингээд нөгөө нэг G-ийг ингээд бид нэр ингээд ахиулах тусам ахаад түн дээр шаналхтай ахаад өөр бааз станцууд дахиад бүтц ингээд шаардлагатай болд юм байна. Тэгэхээр түрүүний таны хэлснээр дараачийн генерашн гарч иртэл ахаад ойролцоогоор хэр хугацаанд манай 5G технологи асуудалгүй байгаад тэрний дараа ахаад өөрийн бааз станцууд барих шаардлага гарах бол нэг дэх асуулт нь. Хоёр дахь асуулт нь түрүүний таны хэлсэн одоогийн 5G бол нөгөө туршилтын горим дээр явж байгаа. Тэгэхээр туршилтын горимоос хизээ гараад гарах юм бэ гэдэг тийм асуулт. За дараагийн генерашнууд нэг 5-аас 7 жилийн хугацаатай ингээд генерашнууд араасаа гараа яваад байгаа. Тэгэхээр бас тийм 5G-ийн ард бас одоо мэдээж 6G гэдээ ярихаар бас нэг тэр дайны нэгдүгээр хугацаа орох бах. За хоёрдугаарт ер нь Монгол улс өөрөө яг энэ оператор компаниуд зохицуулалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг. За саяны 5G-ийн туршилтуудыг ч гэсэн бүгдээрээ харилцаа холбооны зохицуулах орооноос хүсэлт гаргаад туршилтын зөвшөөрлөө аваад туршилтынхаа ажлыг эхлүүлээд явж байна. Ер нь яг энэ зохицуулагч байгууллагуудын зөвшөөрөл яг албан ёсоор гарсан тохиолдолд бол одоо 5G үйлчлэгээ ер нь нэвтрэхэд бэлэн байгаа. Тийм ээ тий. Тэгвэл тэрний дараа би гэрээсээ ч 5G-ийг олцоход асуудал болох нь байна тий. За окей ойлголоо. Өнөөдрөө ч гэсэн маш сонирхолтой олон мэдээллүүдийг мэдэж аваагүй өнцгүүдийг ярианаас нь сонсч авлаа. Тэг өнөөдөр цаг гарган манай подкастт маань оролцсонд маш их баярлалаа. Таны ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. За.